Энэ хичээлээр Canva дээр Facebook хуудасны хавцны зургийг хэрхэн хийх талаар тайлбарлая. Энэ дээр темплет ашигласан байгаа Canva-гийн. За Canva дээр бол темплеттэй хоёр янзаар орж олно темплет рүү. За ингээд стандарт темплетийн загварууд бол мэдээж харагдж байдаг тийм. Тэгэхээр би Facebook page cover гэдэг ингээд түлхүүрөөгөө бичиж өгчээ. За тэгэхээр ингээд маш олон сонголтууд гарч ирнэ, маш гоё. Таны ер нь хүссэн загвар баг гарч ирнэ. Сургалтын Facebook хуудас байгаа учраас би сургалт гэдэг үг бас нэмээд өгчлээ. За эндээс энэ загвар надад таалагдж байна. Хүссэн загвараа та ингээд сонгоод customize this template гэд ингээд сонгоод загвар руугаа орчин. Ингээд л миний одоо загварчлах ажил маань эхэллээ те. За тэгэхээр сонгосон загвар маань нэг ийм байдалд харагдж байна. Хид хідэн давхар зургнууд харагдаж байгаа шиг байна тийм ээ. Ингээд эхлээд нэг загвартаа танилцчихъя. За текст бол янз бүрээр өөрчилж болно, текст нэмж болно. За би энэ байгаа текст дээр нь өөрийнхөө хуудасны нэрийг тавьчихна. За текстийн фонт, хэмжээ гэд өнгө гэд те. Ерөнхийдөө олон загварыг нь ямар л ямараар өөрчилж болдог мэдээж. За тэгэхээр би энэ caps lock буюу дан томоор байсан энийг нэг жижигээр доотлих нь нэмэлт текст жижигээр бичдэг болгочихъя. За энэ текстээ би нэг жаахан өөрчлөөд томруулаад тэгээд 3 мөрөөр харагддаг болгочихъя да. Жижигхэн тэр хүн голдон цэвэрхэн харагддаг байдлаар өөрчлөөд ах юм. За энэ дээр мэдээж та хүссэн текст, хүссэн мэдээлэл оруулж болно ш толгойн мэдээлэлтэй. Би бол яг энд байгаа текст дээрээ л оруулчихъя. За Montserrat-аар ч юм уу. Montserrat бас нэлийн монгол фонтууд дээр бас хөөрхөн байдаг. Canva-гийн ихэнх фонтууд ер нь монгол Кирилл дээр ер нь ажилдаг. Айгуу хэвтэйг ажилдаг. За тэрнээс гадна одоо би энэ арын фоныхаа зургуудыг нэг хараадах нэг нэлээд нь давхарга байх шиг байна. Жоохон ингээд өнгө нэмээд транспарент зургууд байна. За тэр энэ арааны зураг бас байна. Энэ арааны зураг ч юм уу хэрвээ та хүсвэл хаана байрлуул ингээд өөрчилж болно шүү дээ. Тэгэхээр за арын фоныхаа өнгийг өөрчлөе. За тэгэхэд бол энэ нэг өмнөр нь байгаа давхаргад одоо жаахан хоёр зэш зөөж тавьж байгаад фоныхаа өнгийг өөрчилж байна. За тэгэхээр color гээл тэр дээдлийн нөгөө зэснээсээ color-ж дараал ингээ хүссэн өнгөөр өөрчилж болж байна. Тэгэхээр одоо манай брэнд ч гэдэг юм уу те миний сонгох өнгө таны одоо өөр чинь л хүссэн өнгөөр өөрчлөгдөн шүү дээ. За би энэ хар өнгө хар сарл өнгийг сонгож бас цэвэрхэн. За энэ араага бол ингэж бас энэ зөөж тавьж болох юм бас. За тэгэхээр минийх нөгөө цахим суралт гэсэн утгатай зураг оруулъя. Энэ хуучин зургийг арай л тохирохгүй байх шиг байна. Тэгэхээр би дэлгүүрийг онлайн education гэдэг бичээд өгчээ. За тэгэхээр эндээс олон сонголт зураг, график гэх 3D те. Тэгэхээр сая би графикийг сонгочлоо. За жишээ нь энэ зургийг сонгоод үжээ. За нэг юм харагч. Энэ нэг ийм байдлаар харагдаж байна. Бас цахим суралт гэсэн утгатай байж болох юм. За энэ нэг жоохон дүр ороод ирсэн чинь нэг жаахан амьд ч юм шиг бас харагч. За энэний өнгийг өөрчлөе. Canva-гийн ихэнх график элементүүд ингээ өнгөө өөрчилж болдог. Энэ айгүй гоё түүл байдаг. Ингээд саяны шар элементийг цэнхэр болгож болж, ягаан болгож болж байна те. Энэ хоёр төрсний хувцсных нь өнгө одоо голчлоо явж шиг байна. Бас нэг тэр номны өнгө ах шиг байна. За ингээ өөрчилж. За зураг нэг жаахан өөрчлөлт. За эндээс мөн transparency-гийн сонгоч болно. Өөрөөр хэлбэл ингээд цаашаа нэвт харагдах байдлыг сонгож болно. Мөн хөдөлгөөн оруулж болно зурганда. За тэгээд зургийнхаа хэмжээг ингээд position дээр нь дараад харцдаг. За ингээд миний хувьд зураг маань л ер нь их айтайхан надад таалагдж байна. Энэ зургийг сонгоо ингээд өнгөн ч гэсэн болж байна. Мөн та хүснээрээ лого оруулж болно. За би энэ логогоо нэг иймэрхүү байдалтай байршуулж та. За ингээд болчлоо. Одоо даунлоод хийж файлаа татахтаа бол энэ файл зэснээс эсвэл share зэснээс ингээд сонгочно. За PNG энэ янз бүрийн өргөтгөлүүд байгаа. Зинчнээсээ та хүснээ сонгоод хэрвээ арын фонын одоо гэрэл transparent гэвэл ингээд бас төрөнийхийг чеклж болно ш. За ингээд би файл хадгалаад авчлаа.
Окей, ингээд татагдчихлаа миний файл. За одоо би Facebook хуудсан дээр саяныхаа хийсэн cover хавцны зураг өөрчлөлт тавьчих. За ингээ өөрчлөлтийг хадгалах гээд. За ингээд миний Facebook хуудасны cover зураг өөрчлөгдлөө.